Гаас өнөөдрийн бичлэгээр үнгүү бүр ямар ч даймонд нэг ч даймонд үргүүгээр хүссэн скинээрөө тоглож болох тийм арга зааж өгнө. Чин дээр санаад ороод ирсэн болоо. Тийм ээ, өнөөдөр би та нарт үнгүү скин яаж хэрхэн авах вэ талаар зааж өгөх болно. Скин авахын тулд энэ апп-ийн нэрийг би скиноор тоолсгээд дээр гарч ирж байгаа шиг байна. Энэ нэр хэрвээ буруу би апп-ийн нэрийг доор комментэн дээр оруулчих нь. За, иш орноо. Эхлээд хэрвээ танки скин авах гэж байгаа бол та нар танк дээр ор. Тэгээд энэ ч бүх скинүүд байгаа. Жишээ нь одоо би энэний нэг скинийг авлаа гэж бодъё л доо. Тэгэхээр ингээд бүх скинүүд нь ингээд гараад компонент дээр байгаа шүү дээ. Тэгээ компонент дээр байгаа. Тэгээд ороод чи реклам үзээ. Тэгээд нэг юм уншин зөв. Ингээд ороод инстрал гэдэг дээр нь дарахаар ингээд реклам гарч ирнэ. Тэгээд чи тэр рекламаа үзээ дуусна. Тэгээд энэ ч нэг юм уншаад тэгээд скин авч өгөхөөгөө. Миний дата яг байгаа болохоор энэ ингэж байгаа. Энэ програм мэдээж тэгэж орж скин авна. Энд рекалууд төрөл төрлийн байгаа. Mid skin fighter гэж бүх скинүүд байгаа. Тэгээд энэ ч сайхан гарсан ивентүүд бүгд байгаа. Ингээд бүр 4-р окоогоо хүртэл би авсан байгааг харсан байх. Гэтэ энэний нэг алдаа нь болонгууд нөгөө чамд л харагддаг. Гэтэ өөрхөнд харагддаггүй. Чи энэ скиныг аваад тоглолоо гэхэд чамд ганцхан энэ скин харагдана. Өөр хүнд чи скинтэй гэж харагдахгүй. Тэгээд энэ эмотууд нь ч гэсэн ижилхэн. Тэгэхээр та нар скин авах гэж байгаа бол эхлээд скинээ энэ аппликейшн дээр дуршаад хэр гоё скин бэ гэж хараад тэгээд аваарай. Эсвэл скинээ авч чадахгүй чиний бүр ингээ мөрөөдлийн скин байж таараад чи тэр скинээ авч чадахгүй бол энэ апп руу ороод скинээ ядаж тоглоод үзчих боломжтой. За дуусаа. Тэгээд бичлэг таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Би та нарт бүр хичнээн их мөнгө өрөхгүйгээр скин зүгээр үнгүү авчихаар зааж өгч штэ. Тийм байхад та нар лайк болон subscribe харамгүй дарчил та.